Үхсэний телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үл мэдэх цэцэгхэн хотхонд. Үл мэдэх цэцэгхэн хотхонд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Одоо би зочдоо танилцуулъя. Өнөр 5 настай. Баярлалаа үл мэдхээ. Тэг мартчдгийн нэрийг. Би өөрийнхөө нэрийг ерөөсөө мартчихсан. Тий. Хогд сонин мартах юу вэ нэ тий? Өдөр басхан ээж намайг өнрөө гэж миний гэрийн нэр болохоор Бундана. Үе хөөрхийн Бундана юм уу чи? Манад үгийн югийцэн бүндгэр юм том босхоор манай ээж манай дүүгийн гэрийн нэрийг бүндгэр гэж нэрсэн. Хөөрхийн юм аа. Тэгтээ чамайг Бундана гэж одоо дуудахгүй бах тий? Би тэр өнөр гэд дуудчих уу? Болж гин үү? Болж гин. За тэгээ. Чи санаж гин үү түрүү нөгөө битэртэй нэвтрүүлэгт орж явахдаа ямар үсгийг юу гэж хэлдэг байлаа? Үсгийг. Биш штий. Үсгийг Ил үсгийг эс гэдэг байсан тий. Тэ лаа гэхийг саа гэдэг байсан тий. Хөл гэхийг хөс гэдэг байсан шүү дээ. Тэгсэн чинь ийм том залуу болоод гайг болцсон байна тий. Чи цаа гэдэг. Цаа. Цаа. За нэг байж би нэг гоё шалгаах юм. Туулай. Туусай. Оо мондоо чи туусай гэдэг байсан байхгүй юу? Тий. Туусай юу? Тий. Цэцэрлэг сургууль гэр бүл бүгд сайн уу? Сайн. За. Тэгтээ дүү заримдаа зүгээр яж ихад ээж нь зүгээр байж ихад зүгээр зээж ингээд ханаас ингээд батлаад байна. Чи тэгээд нэг боломжит гарвал өрн дүүг юу яах юм а? Тийм ээ шүүмжлэх юм а? Өрн намайг шүүмжлээд байдаг бас. Бас уу? Юу гэж шүүмжлэх үү чамайг? Миний ханаас ингээд миний тоосго нуруунд дээр суугаад зөөрөө ингээд уулгаас Зовлонтой юм а. Үл мэдэх чамд чи зовлон нэг байгаа тий? Яагаад байгаа вэ миний өгдөөнөөс? хэрэлж чинь. Хэрэлж байгаа. Одоо зодхоо хэлсэн юм уу? Зодчоо. Бас зодоод хэрэлж байгаа юм уу? Юу намайг буруудах байгаа. Танад дүү чи хэдэн настай? 3. Танад дүү 2. 2. За тэгвэл нэгээр бас дүү нэг насаар дүү юм байна. Бүр хэцүү юм байна тийм үү? Тэгтээ манай дүү гайгүй ярьж чаддаг. Юу гэж ярьж ин дүү чинь? Хайртай гэж гин үү? Ахтай. Хайртай гэж гин. Тийш дээ. Танад дүү чинь бас ахтай хайртай гэж байгаа юу? Хайртай гэж байгаа. За. Чи хайртай маас дээ дүүдээ. Чи дүүдээ хайртай юу? Хайртай. Тэгээ зоддаг ч гэсэн дүүгийн шиг зодд юм бол би авчих шиг. Тэгэхүү та хоёр надад дүүнэрээ өгч. Тэр араа үл мэдэх өгж шууд. За. Чи өштэй нэг төрөө нөгөө ярьж байхдаа юу яасан штэ. Та хоёр нэг нисдэг машин тэр хамрыг бол ухаад хэрэггүй штэ. Тэр дотроос янз бүрийн юм гарна шүү. Юу гардаг вүлээ? Нос. Тос. За тийм гих мэтлэн нэг олигтой юм гардаггүй тийм үү? Тэгээ бас нэрээ нэг наад хамрны чин тухай нэг онцгой байдаг мэдхүү? Мэдгүй. Уулын уруу. Уулын ураагаас 2 могоо уралдана. Чиний могоо уралдаж гин үү? Үгүй. Тэхийхээ байсан. Замын ингээд хаацсан. За. Сайн хааж заяа замын. Тийм. Чи ханаа төрсөн гэсэн тий? Гайгүй юу тэгээд? Аав намайг ингэсээ. Юу цонх нэгээд. Амар наашаа ингээд. За. Би цонхны хажууд сууж ийсэн. За, тэгсэж. Тэгээд ээж дүнгэж усанд ороод гарч ирээд. Амар хүүтэн байна штэ. Хүүхд чинь ханаад хүрээ гэсэн чи мэдчихэйна гэцээр байгаа. Ороо нь би хазуураад. Маргааш нь би ханаад хүрээд. Тэгээд одоо тийм үү? Тэгээд баг одоо ханаад хүрээж 9 хоногоос чинь
Тэнд басны залуу би бас гинэ. Тэр. За яах вэ? Тэгээд хамгийн гол нь яг энэ үедээ тэр чинь бол аавын том бас буруу гэж би бодохгүй шүү заа юу. Өнөрөө. За юу. Тэр чинь яасан бэ? Энэ яахаараа хүн ханаа түрээд идвүлээ? Ившээдэг үл мэдхээ. Хүн яахаар ханаа түрдээ? Тэгээ хүнжил өмөргүй унтахаар. Хүнжил юм бишээ тэр чинь маш шалтгаан ахгүй яг жинхэнэ шалтгаан нь юу вэ? Ханаадны вирус чамд орцсон байсан байхгүй юу? Тэгэл ингээл чамааг ингээл за энэ өнрийн одоо хизээ юу н дархлаан сулрах нь тэгэнгүүт л чамааг станаарэ бариад авна да гээл ингээ хүлээж исэн байгаа байхгүй юу? Тэгээд л өнрийн дархлаа нь буураад тэгэнгүүтээ үл мэдхийн дархлаа нь буураад яасан? Тэгэнгүүт нь дархлаа нь буурсан дайраад гээл тэгэл ингээ хоёр могоо ингээл урсаал тийм үү? Үл мэдэх болохоор ханаагаад ийм болсон биш. Миний юу хоёр хамаар дандаа ингээд хоёр могоо урсаа. Чи хоёр хамартай юм уу? Тий. Хаав энэ хоёр хамар? Нэг л хамар харагдаад байна шүү дээ. Нийт юм уу? сасхан бас хоёр хамар. Салгуул хоёр хамар юм байна тий. За. Би түрүү нэг өөр сэдв ярьж байгаа хоёулаа буруу юм руу ороо явчлаа л да. Ер нь тэр вирус тэгээд л одоо дархлааны талаар хэдүүлээ дараа нь ярина. Яасан зүгээр үү? Тэр нь юу гэсэн үг юм? Энэ дээр суухаар яа дээ? Энэ дээр сумаар санагдсан юм уу? За чи заримдаа хэлээрээ би гин чочоод штэ чамайг гинтгэн төлөхөөр юу нисдэг машин ярьжсэн л да гуруулаа. Тий. Үгүй шүү нисдэг машин биш. Юу лээ? Вирус. Вирус их чинь. Гэхдээ вирусын наан би нисдэг машин асуусан чинь та хоёр вирус болгоцсон байхгүй юу? Ер нь нисдэг машин энэ хорвоо дээр байна уу? Ер нь юу гэж бодож байна? Одоо ер нь байхгүй. Хайцсан. Байгаа гэд би харин сая харсан байхгүй. Тэгээ та хоёрыг хүүе нисдэг машин байдаг болсон байлээ гэж хэлэх гэсэн юм байхгүй юу? Уг нь. Та хоёр мэдэхгүй байгаа юу нисдэг машин байгааг? За хэрвээ нисдэг машин одоо ингээд гэ буугаад ирээд гурлаа ингээд суух бол гурлаа хаашаа явах уу? Юу гэж бодож байна? Хамгийн гоё очимоор газар хаа байна? Япон. За та. Надаа осхоор. Агумш Япон биш. Солонгос. Би хятад. За. Өөрөөр хэлбэл ингээд цаахаа улс орнуудаар явах юм байна тийм үү? Дээрээс нь манай Монгол нутагт ч нэ штэ. Хятад, Солонгос, Японоос илүү гоё цаг одоо байгаль дэлхийтэй гоё газар байгаа. Би бас Орос явна. За болж яваарай. Монголынхоо харин хөдөө нутгаар сайн яваарай заа юу. Гурлаа одоо нөгөө дараагийн хэсэгт орох гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ их чин дүүнраас юм асуун штэ. Сая бид нар юуны тухай ярьлаа? Навч. Бишээ. Вирус яриадтэй. Тий. Тэгэхээр тэр вирус гэд ингээд яриад байсан. Вирус чинь юу амруу ороод тэгээ хүнийг ингээд яа. Хүний хоолойгоор ингээд гидсрүүл ороод тэгээд хотоод нь сузраад ирэхээр юу ингээд дээраад гэд юу сэдв вирус хүчтэй дайрд юм бэ? За. Чиний наад дотор чинь ийм юу болж байгааг мэддэг. За юу. Ийм жижиг вирусыг ийм том болгож харгалж чаддаг. Энэ бүхнийг судалдаг нэг хүнтэй одоо уулзуулна та хоёрыг ойлгосноо. За ингээд дараачихаа хэсэгтээ оръё. Ийм ажил байдаг юм уу? Сайн байна уу? Сайн бацгаана уу? За энэ ч одоо ямар гоё сонин юм манай энэ нэвтрүүлэг танхимд ширээн дээр гараад ирвэ. За одоо би эхлээд энэ одоо сонин зүйлээ ярихын өмнө бидэн дээр ирсэн зочноо танилцуулъя хоёр дүүдээ. Монгол Улсын их сургуулийн экологийн боловсролын төвийн эрхлэгч доктор Сүнжидмаа их чинь ирсэн байна. За мэдлээрээ миний хүүхдээ. Сайн байна уу? Өнөргөө. За. Мэдэж болж гин үү? За тэгээд ингээд бидрийг сая ингээд юм ингээд үл мэдхээ ингээд янзлаад ингэж яхаа та хоёр ер нь юу олж харав? Энэ одоо юуны тухай ярих гэж байна гэж бодож байна. Төхөөрөмжөөр одоо юм жижиг байгаадтай энэ жижиг ингээд тэр зурагт ингээд томруулаад авдаг.
За өнөр юу гэж бодож байна энэ ямар ажил эрхэлдэг, ямар мэрэгжилтэй хүний тухай бид одоо ярих гэж чинь чи юу гэж бодож байна өнөрөө? Харин манай өнөр. Аха. Ямар мэрэгжил гэж бодож байна чи? Цэцэг судалж байгаа юм чинь? Дуран том харагдуулж байна. Дуран том харагдуулдаг ийм мэрэгжил байдаг юм уу? Сүнжид багчээ. Энэ ямар учиртай мэрэгжил вэ? За бүгдөө өнөөдөр би биологч хүн байна. Биологч гэдэг хүн яадаг хүн юм бэ гэхээр одоо амьдралыг судалдаг. Амьдрал гэхээр цаана амьтаа юмыг судалдаг байхгүй юу? Амьтаа юм болгоныг судалдаг. Хэдүүлээ нэг амьтаа одоо янз бүрийн амьтдыг ер нь амьтаа юм юу яриад байгаа тэрийг нэрлэе л да. За чиг болоо орхон онц. Зүг. За өөр юу ах өнрөө? Амьтаа юм юу вэ энэ хорвоо дэлхий дээр? Амьд гэсэн үг шүү дээ. Нохой зүйтэй. Муур сайн байна. Хулгун. Тий бүх амьтад байна те. Дээрээс нь зам байна, сайн байна. Анааш. Энэ цэцэг чинь тэгээд одоо амьтаа юм уу, амьгүй юм уу? Амтай. Амьтаа мөн үү сүнжид Мөн яг сайн байна. Аха. Тэгэхээр амьтаа юм гэхээр хүн гэдэг амьтныг яг үнэ хүн гэдэг амьтныг оруулаад бүх төрлийн амьтан саяын таярыг нэрлэдэг. Дээрэс нь одоо Хүмүүс чинь өмнө юу ийм байгаагүй байхдаа сармөгчин байсан. За өстой. Тийм үү. За мундаг юм шүү дээ. Тэгэхээр зэрэг бүх төрлийн бас юм ургамал цэцэг навчиг бүгднгэрийн амьд. Дээрэс нь мөөг харж ирсэн үү? Харж байгаагүй. Харж ирсэн. За мөөг гэдэг бас амьд зүйл. За дээрэс нь хамгийн гайхалтай нь бид нар модос амьд харж ирсэн. Зөв модос амьд. Тэгээ хамгийн гайхалтай нь бид нар харж чадахгүй бас амьд ертөнц их байдаг. Амьд зүйл их байдаг. Тэгээ бид нарын өнөөдрийн аад ирсэн байгаа юм бид нарыг харж чадахгүй юмыг томруулж хардаг зүйлийг микроскоп гэдэг. За тэр нь болохоор бүр жижиг юм багшгаа давтаад хэлээрэ. Юу гэж хэлдэг гинэ энэ одоо томруулж чаддаг. Бүр бид нарын огт харж чаддаггүй юмыг томруулдаг юм ээ. Микроскоп гэдэг. Микроскоп. Тий. За багш нь энэ удаад нэг микроскопын нэг төрөл авчирсан. Энэний онцлог гэвэл бидний нүдэнд харагддаг. Тэгсэн мөртлөө илүү томруулахаар дотоод бүтцэн бүр гоё харагддаг. Бүр дотор нь юу байдаг нь бүгдийг харах. Тэгэхээр бинокуляр гэж нэрлэж байгаа юм л да. Бинокуляр гэдэг юм. Ямар алан томруулагч гэхэд болно дөө. Томруулдаг төхөөрөмж гэж чи тэр маш мундаг хэлсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр багш нь одоо энэ бидний нүдэнд үзэгддэг тэр болгоныг ингээнүүдээр харахаар тэр болгон харж чаддаг юмнуудыг томруулдаг юм багж аваад ирсэн байж байгаа. Би ингэж ойлгосон зөв сүнжид багшаа. Одоо жишээлбэл ингээд алим тавиатай байна, тийм ээ. Тэгэхээр ингээд хүүхдүүдэд бид нар хэлдгэлдээ энэ алимыг угаахгүй дээр нь олон амтан байгаа. Тэр чинь ингээд муу амтан их байгаа учраас гидсэнд ороод ингээд бидрийг өвтгдөг гэж ярьдаг. Хилээд байгаа боловч нүдэнд ерөөсөө тэр харагддаггүй шүү дээ тэр муухай амтан. Тэгэхээр тэдрийг томруулж олно гэсэн үг. Тэгээ ер нь бол тэр микроскоп гэдэг байгаа нь болохоор тийм жижигхэн бүр өчүүхэн. Одоо энэ хумсны нарийнхан байна. Тэр нь ч ахиад мянга бацсан юм шиг тийм эмийг харж чаддаг юм нь болохоор микроскоп. Манай энэ болохоор жаахан тэр нарийн биш. Арай жоохон том. Бидний нүдэнд харагдаж байгаа эмийг илүү тодруулж, илүү том болгож, тод болгож харагддаг. Яг ингэж томруулах нь ямар хэрэгтэй байдгийг сүнжид магшаа. За ер нь бол юмнуудын нөгөө нарийн бүтцийг харах. Одоо жишээлх юм бол бид нар энэ цэцгийг зүгээр ингээнүүдээр харахаараа за ягаан байна гэж тодорхой сайн харж чадахгүй шүү дээ. За тэгэхээр манай энэ бинокуляраараа ингээ хараад та дэлгэцэн дээр бүгдөө харж байна. Ингээд одоо 8 дахин томруулсан байж байгаа. Ийм юм чинь 1 2 3 4 гисараа 8 дахин томруулсан тэн дээр харж штэ. Тэгээд тэн дээр харагдахаараа бид нарт юу харагдаж байна гэхээр тэр цэцгийн дотор нь байдаг эргэтнүүд нь. Тэр дахиур гээл үр боловсрох орон гээл тийм юмнууд нь илүү сайн харагдаж байгаа хгүй. Тэгэхээр биологч хүн гэдэг чинь бүх амьд юмнуудыг судлана. За бүх амьд юмнуудыг судлахдаа зарим нь нүдэнд харагдахгүй учраас ийм төхөөрөмжийн тусламжтайгаар судлана. Төхөөрөмжинд юу энэ дотор нь байгаа жижиг юмнууд нь ихтэй юу том бол түүний нүд юу дангаараа харахад юу байхгүй байгаа харагдаж байгаа мөрцөө юу энэ дурангаар харахаар юм харагдаж байна те. Гайхалтай. Яг үнэ. Яг үнэ. Тэгэхээр энэ төхөөрөмж багжийг хийдэг бас мэрэгчлээ хүмүүс байх нь.
Тэр нь болохоор ингээд бид нарт ийм гоё юм бүтээгээд өгсөн учраас бид нар нөгөө амьд ертөнцийн нүдэнд харагдахгүй харагддаг юмнуудаа илүү сайхан том болгох гэж энийг авчирсан. Зарим ингээд бичлэг хийдэг хүмүүс ингээд шилэн дээр ингээд уус тусааж агаад тэгээд тэрийгээ ингээд тавиад тэгээ ингээд шилэн яг ийм микрофон дээр ингээд том болгох чинь Яг тийм. үнэ, яг үнэ. Зүг санаа. Яг сайн, маш зөв. Ааха. Сайн байна. Тэгэхээр одоо бид нар жишээлбэл энэ цэцгэн дээр харж ийн л да. Тэгээд цэцгийг харахад зүгээр л ийм ганцхан ширхэг ийм юу байдیں۔ Дэлбээ байдیں бах. Тэ одоо ингээд ийм л ингээд нэг бүтэн ийм цэцгэл байдیں бах гэж бодсон чараа дотор нь одоо юу байх шиг байна? Та хоёрыг хардаа. Юу харагдж ийн одоо үгээр тайлбарлавал тэр урт тийм ийм нэг ийм бас нэг дотор нь цэцэг шиг юмнууд байна штэ. Тэр юу юм бэ сүнжтмаа гшаа? эмэн Ястаа сайн. Юу гинэ? Эмэн гинэ. Өөр босрох орно. Альва ургамлын цэцэг. эмэн юм байна тий. Альва ургамлын цэцэг гэдэг бол үржлийн эрхтнэр байдаг. За тэгээд цэцгэн дотроо тэр бидний харагдаад байгаа дээдлэлтэн тэр нэг жоохон буржгар ногоон болцсон байгаа голд нь байгаа нь одоо өөр босрох орон буюу эм үржлийн эрхтэн яг унаа. За одоо хүнээр ярих юм бол ээж нь. Ээж үдэн штэ. За тэгээд доор нь байгаа тэр жижигэн шав толгоотойгод нь нөгөө тоос юу дохиор гэж хэлнэ. Тэн дээр нь болохоор эр үржлийс нь байгаа. Тэгээд энэ хоёр Тоос байхгүй зүгт юм уу? Тоос байхгүй зүгт юм уу? яг хоо тоос гэдэг нь болохоор миний хүүхдүүд зүгээр гадаа ингээ бужигнадаг тоосыг хэлж магадгүй. Биологч хүмүүс бас тэр эр үржлийн эртнийх нь эсийг бас тоос гэж нэрлэдэг байхгүй юу? Өөрөлд аауд нь Аауд нь тий. Өөр цэцэгний ийм аауд нь ийм тоос нь хурж ирээд тэр дундлынх нь эм үржлийн эрхтэн дээр нь буухаар үр тогтоод тэгээд тэр нь цаашаага үр жимс болоод явдаг. За зүгээр хамгийн энэ алин жимсэн дээр ингээд аваад үзэхэд бол одоо саяын тэр дотор энэ үр тогтоод тэгээд тэр тогтсон үр нь том босороод алин жимс болж байгаа гэсэн үг. Ойлгож байна уу миний дүүнер? Хоёрд ойлгоход бол арай жоохон томдох байх зүгээр багш нь энд ямар зоригтой авчирсан бэ гэхээр альва юмныг ингээд томруулж үздэг. Одоо энд жишээлх юм бол бүгдөө сая ингээд цэцэг харлаа. Тэгээд жишээлх юм бол бас амтан харъя гэвэл нөгөө чиг болоо орхоо гэдэг хорхоогоо бас томруулж харж болно. Энийг бүгдөө нэг харагдах нь. Та энэ дээр харж үзэх юм уу? За тийм хар. Миний хүүхдэд хараарай. За эхлээд өнөр харчихаа. За ингээ хоёрынхаа юу вэ өнөрөө сайхан тайлбарлаараа их чинь харж чадахгүй байгаа юм чи. Яа холоос ингэж харчих. За ингэж хагаад тэгээд тэр доор юм харагдаж байна юу? Амар урт Харагдаж байна. харагдаж байна. Амар юу харж байна? Амар урт харагдаж байна. Урт харагдаж байна гинэ. Ааха. Чи хайж гин үү гайгүй юу? Айхгүй. Тэгээд ингээд нүднийхээ фокусыг ингэж тааруулаад харж болдог. Чамд аль нь таарч байна? Энд таарч байна. За одоо үл мэдхнийг харчих тийм ээ. Амар урт харагдаж байна. Юу урт харагдаж байна? Өсөө эсвэл хорхоо өөрөө юу? Хорхоо өөрөө. Тийм үү? Бүр хэд дахин урт харагдаж байна уу? Тийм. Хөдөлж гин үү гайгүй юу? Гайгүй ингээс нэг явж байна. Ингээд нэг байж гин үү? Тий. Нэг гар шиг нэг урт юм яа. Гар шиг урт юм байна уу? За яаж ийн үл мэдхээ юу одоо вэ? тэнд харагдаж байна. Хараа. Оо яана явж байгаа юм уу та эн чин бүр? Явж байна. Хөдлөөд явж байна. Өөх тийм байж та одоо би ингэж харагдсан чамд. Тий. Тэр газар дагаар чиг болоо орохоо ингээд явж байгаа юм шүү дээ. Тэгдэм байна. За гэх мэтчлэн За, ингээд томруулж тийм байгаа байна. хүний нүдэнд тэр болгон харагдаад идэггүй юмыг ингээд амьдралын судалдаг байхгүй юу? За тэгээ багш нь энэ томруулдаг туслаа юу төхөөрөмжөөсөө гадна өөр зүйлийг та бүхэнд авчирсан. Биологч хүн юу судалдаг вэ гэдэг дээр. За миний үлдэж сонсороо одоо. За энэ дээр тэгээд багш нь юу авчирсан бэ гэдэг тэгэхээр ургамлын үр ээжээсээ тарахын тулд маш гоё аргатай болцсон. За энэ бол хайлаас Миний модны үр. мамануудыг харуулж эндээс суучих. За бариас суучихнаш. Ургамлын үрээ тараадаг гол аргууд нь гэдэг энэ хайлаас гэдэг модны жинхэнэ үр байгаа. Үр чинь яах ёстой вэ? Алаа амтны үрнээс юу бий болох вэ? Цэцэг болно. За тэгвэл энэ чинь хайлаас модны үр юм чинь энэ ургуулах юм бол юу болох нь вэ? Мод. Хайлаас мод. Муу зүйтэй. За гэтэл нэг ээж модноос нэг удаадаа маш олон заримаас нь магадгүй хэдэн зуун мянган үр гардаг байхгүй юу? Гэтэл нэг ээжээс нэг удаадаа хэдэн хүүхэд гардыг? Хэдэн хүүхэд Нэг гардаг? ээжээс нэг удаадаа. Хоёр. Нэг удаадаа ихэвчлэн ганцхан хүүхэд гардаг тийм үү? Тий. Хаяа нэг 2 3 хэрэг хүүхэд гардаг тийм үү?
А гэтэл нэг ийм гадаа байж байгаа нэг ээж мод нэг удаадаа хэдэн 100 мянган өр гаргадаг байхгүй юу? За тэгээ нөгөө өрнүүдээ ингэж тараагаад ургуулах хэрэгтэй болно. За тэгхийн тулд жишээлх юм бол хайлаас мод ингэж далавчтай болсон байна. Одоо та хоёр үрээ хардаа өрнөх чинь яг голдон жижиг харим харагдаж байгаа. Харж байна уу? За тэр бол жинхэнэ өр энэ дээрээс нь хайлаас мод ургана. А гэтэл энэ гадна талаар нэмгээ хайлс угааз энэ хайлс чинь энэ өрний далавч нь ахгүй юу? Энэ далавчныхаа тусламжтайгаар ээжээсээ холдож тарж урах гэдэг байгаа юм. Тэгэхээр одоо энийг бас ээжээсээ холдоход нь юу туслах байх гэж бодсон. Үл мэдхээ. Одоо энийг вэ штэ. Эн чи ингээд одоо ингээд энэ нэг мод вэ штэ. Тэр мод ээж нь ингээ хүүхдээ дахиад ургуулах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ ургуулахын тулд ингээд өөр газар аваач ургуулна нэстэ үл мэдхээ. Тэгэхээр энийг нисгдэг юм өөр газар аваачдаг юм юу байдгүй байгалд. Яагав? Мөн үү агшаа. Тий. Тэгэхгүй салхигүй бод ингээд пөд гэж доош орчин тий. За ингээд салхийг ашиглахын тулд хайлаас гэдэг ээж мод ийм гоё гадуур далавчтай байсан. Ингээд газар тавьчих юм бол юу сасгтай авах юм бол юу зүгээр л ингээд хийсээ тавьчихна. Тий. Тэгээ хийсэх ийм гоё далавчтай юм чи бүр хол хийсэх нь вэ шүү дээ тийм үү? Тий. За одоо ингээд нөгөө модон дээрээс голон 100 мянган үрчин ээжээсээ холдохын тулд салхи хэрэгтэй гэж байна тий. Тэгээ салхи манай энэ үрийг ингээд авчих. За та хоёр үлээгээ та хоёрын үлээгээд нэг тийшээ явуулаад та салхич. Оо ингээд ургах нь байна тийм үү? Тий. Оо ястаа гоё хоол. За одоо багш шалгам юу гэдэг модны үр гэлээ? Хайлаас мод. Оо онц өгтөө. За ахаа багш дахиад нэг өөр модны үр харуулчих. Юу вэ? Энд чи танд юм юм ер нь харж байсан уу та нар? Харж исэн. За юу гэдэг лээ хүмүүс энийг? Ингээд ингээд асалж авч байгаа ингээд Тэр нарийн биш. Ари өөр. Яагаад тэ нэг бид нар ингээд нөгөө хамар руу орчих гол ингээд. Хүү энэ одоо гэд юу гэдэг лээ? 100 модны хүн гэдэг. Хүн энэ гэсэн чинь бас ургамлын үр исэн байна. Уляс гэдэг модны үр исэн байна. Сая хайлаас ээж үрнийхээ гадна талаар дугуй далавч хийсэн байсан бол манай уляс ээж үрээ хөвнөн дотор бооцсон. Энэ дотор зөндөө олон жижиг харам харагдана уу? Тийм байна. Бүгдөө үр. Эднэр ингээд тааламжтай гоё газар очиж унж чадах юм бол энэ болгоноос уляс гэд мод ургах нь шүү дээ. Уляс модны хүүхдүүд байна тийм үү? Дандаа нэг хүүхдүүд байна шүү дээ. ингээд үзэх юм бол Оо яг очи аваад ингээд үлээдээ одоо. За уляс модны үрийг аялал гаргаад харахтан туслаад өгөөрэй. За алуу сайхан хол газар очиод ургахт нь туслах нь байна шүү. Оо ястаа гоё үлээлээ. За. Энэ юу вэ? алим Алимны үр хаана байгаа вэ? Алимны үр хаана байдгүй өнөрөө? өрнө Тий. дотор нь байгаа яа хаана байдгүй? голтон байгаа. За яг үнэн. За тэгвэл манай алимны энэ дотор нь байгаа үр нь ээжээсээ ингээ холдохын тулд манай энэ алимны мод ямар арга хэрэглэх бол манай алим өөрөө нисэж чадах уу? чадахгүй Яагаад чадахгүй вэ? яг тэгвэл энэ далавчгүй Онц. бас Хоёрдугаар маш сайн, гайхалтай. За тэгвэл энэ өөр ямар аргаар ээжээсээ холдох юм бол санаа оноо байна уу? сасгаар Салхиар гэхээр харин нисэж чадах. Биш ээ. Ийм юм биш үл мэдхээ. Хүмүүс бид нар сасгсан үсттэй идээд бидрийг ашигладаг юм байна шүү дээ энэ мод чинь. Бид нар нөгөө алимаа идээд тэгэнгүүт голдон нөгөө үр байнгут нь оо энэ ястай нэрэ хэрэггүй би идэж чадахгүй гэд яадаг лээ. Мөн үү багшаа? Зүү биш үү? Дөхөж байна. Гэтэ арай биш байна. Яагаад Арай биш үү? бүрийг ингээд нэг газар доодгүй За бас тэгж ургуулж болно. За байгаль дээр яг яадаг вэ тэгэхээр манай алим эхлээд газар унна. Газар унахаар нь хажуугаар нь явж байгаа амьтад жишээлх юм бол зэрлэг хаа. Жишээлх юм бол зараа алимыг идэнэ. Амьтад алимыг идэхдээ хүнтэй адилхан үрийн пүүгэж гаргахгүй тэр чигтэн зээлгэн. Нэрээ юу? Тий. За тэгээ манай алимны өр шууд юм том амар хоолгоор нороод хачхуу. Ингэж явсараад хоолгоор норцсон явжгаад нөгөө манай зэрлэг хаа чинь хэдэн метрийн цаана явчаад ялгацтайгаа цуг гаргаж шидчих. Дараа нь тэр нөгөө манай алимны өр газар тунчаад дараа нь алимных нь үрний гадна талаар нэг бор хайлсаа идэх тийм үү? Санаж байна уу? Бор хатуу юм байдаг шүү дээ алимны өрөнд чинь. За тэр нь задраад дотроос нь нөгөө цэвэрхэн цавцгаахан алимны модны өрн гарч ирээд тэгээд тэн дээрээс эхлээд алимны мод ургана. За тэгээ манай алимны мод 10 хэдэн жилийн дараанаас өөрөө ийм алимаа үйлдвэрлэнэ. Нөгөө алим дахиад газар унахаар нь гахаа идэнэ. Гахаа идээд үрийн өөр газар ич унгаана. Унгаас өрөөс дахиад алимны мод ургана. Бид нар гахаа идэхээс өмнө аваачаад өөрсдөө уунгуудаа идчих юм Идчих болно, тий. Тэгээ одоо бид нар ингээ хайчлаа шүү дээ. Тэгэнгүүт тэр нөгөө хайсан үр газар дургах очоод одоо алимны мод болох боломж байгаа юу? Боломж нь байхын хувьд л би. Гэхдээ нөгөө амтны гүзэн дондор ингээ яваад
гараад явсан нь илүү шанс. Тийм аа. Юуны Ер нь баг юм үрэл ингээл боловсруулах тэгээд Өрнөөс нь дандаа тэр ургамал юу яд босох юм байна те. Шороонд бузаад тий одоо бид нар жишээлбэл булчвал болох уу? болчвол болно. За. Багшаа үнэхээр сонирхолтой байлаа. Цаашаа мэдээж ингээд жимс болгон дээр ерөөсөө амьд болгон дээр л ярихад Иймэрхүү гайхалтай дуусахгүй сэдв байна тийм ээ. Хүүхдүүдээ тэгэхээр биологч гэдэг энэ мэрэгжил байх нь шүү дээ. Ойлгож байна уу? Хүн хэрвээ ийм амьд зүйлийг ингээд улам сайн судлая гэж бодвол та хоёр биологч болоорой заа юу. Өнөрөө чи ер нь болж магадгүй юм шиг вэ шүү их мундаг хариулаад дээ шүү асуултанд заа юу. Ингээд Сүнжидмаа ихчтэй маш их баярлалаа. Багштай одоо биднэрт ийм гоё юм зааж өгсөнд маш их баярлалаа. Ирээдүйн олон сайхан биологчд манай эх оронд төрөх болтугай гэж өрөөгөөд за тэгээд энэ хэсгээ өндөрлөё. Тийхүү. За багштай баярлалаа гэж хэлээрэй хүүхдүүдээ. баярлаа. Эцэг баярлаа. За баярлалаа. Би мэднэ. За одоо дараачийн хэсэгтээ гурлаа орох гэж байна. За би одоо яадаг вүлээ гэхлээр юм асуудаг тий. Юу хариулсангууд би гараа өргөн би мэднэ гэж. Тий яг үнэ. Би нэг үг хэлнэ заа юу. Тэр үгийг энд юу вэ гэдгийг мэдж байгаа бол бушуухан шиг гараа өргөөд би мэднэ гэж хэлээрээ өнөрөө за. Үл мэдэх дандаа төрүүлэх гээд идэв шүү хүүхдүүдийг. За та хоёрын хинэн чацаргана гэдэг үг мэдэх үү? Би мэднэ. Нэрээ юу? Нэрээ. Мэддэм үү? Юу энэ чацаргана гэж? Часарган гэж уудаг бас иддэг. Юу энэ тэгээд? Часарган гэж хүний эрүүл мэндэд маш сайн. Юу энэ чацаргана гэж? Часарган Яг гэж юу юм? часарган гашуун нэг ер нь уухад нэг мандрины нэг шүүст шиг харагддаг. Чацаргана гэж юу юм тэгээ хэлээч Часарган тээ. гэж шар өнгөтэй. Жижигхэн Ааха юу энэ жимс? жимс ер нь Жимс гэн газар тийм ээ? Зүйтэй хаана ургадээ? хөдөө. Хөдөө. Хөдөө газар. Газар биш ээ, газар биш. Модонд ургадаг, бутанд ургадаг тий? Ааха. Ямар өнгөтэй гинэ? Шар. Улбар шар. Уулбар Би шар андуурчлаа. зүйтэй. Ааха. Тэгээ яагаад хүмүүс тэр чинь ингээл түүгээл тэгэл ингээл хэрэглээл идэв? Ямар ихтэй энэ тэр чацарган ч. Эрүүл мэндэд сайн. Эрүүл мэндэд сайн. За, эрүүл мэндэд ямар сайн яат юу? Эрүүл бол ханаад хөрөхгүй. За, яагаад гэдгийг тайлбарлаа да. Яагаад би зүгээр өөр жимс ингээл аваад идчихэнгүүт эрүүл мэнд тэр ханиад хүрэхэд хэрэгтэй дээ. Одоо та хоёр бол одоо хамгийн чухал хэрэглэх ёстой хоёр. Чацарган идэх юм бол юу дотор нь юу вирус орж ирнэ үстэй. Тий. Энэ ямар муухай үнэтэй юм бэ? Би гарыг даа гэж гарсан. Наач бас гоё л тайлбар байна. Тий, Гэхдээ байна штэ энд нэг учир байгаа. Чацарганы энэ дотор байна штэ ингээд хазангууд ямар хамт хийдэг лээ? Гашуу. Яадаг лээ? Ямар эсгэлгүй юм бэ? Гэдэг те. Тэр чинь нэг витамин байгаагийн шинж байхгүй. Ямар витамин байдаг вэ? Лимонтой адилхан. Лимонтой адилхан маш сайн. Чи ямар мундаг юм бэ үл мэдхий. Алуу нэг. За одоо өнөр хэл. За ямар юм тэр дотор байгаа учраас хүмүүс ингээ эсгэлэн амт мэдрээд идэг байх нь уу? Бас юм үр шиг юм байдаг. Витамины нэр мэдэж гин үү? Мэдчихэв. Витамин С. Оо чи бас ёо ямар чанга юм бэ? Ста мундаг цагт юм байна. Гар тэгтээ жоох өвдөж ийн. Сайн маш сайн байна. Би тэмцээнд орохдоо аав ээж тэгээ нач ингээс азар ташаад зодж байгаа юм биш үү эн чинь? яг ингэж юм шүү. Тий. Арай л чанга зодоод байна шүү чи. Чи энэ витамин С их хэрэглэдэг баха тий? Тэгдэг үгүй юу? Би хэрэгэлдэг. Аав ээж амар их хэрэгсдэг. Тэгэхээр Аав амар их хэрэгсдэг. амар айгаад идэм үү чи бүр хэрэглэхээр нь? Үгүй аав ээж надад өгдөггүй юу? За та хоёр тэгээ чицэргэн ер нь хэрэглэж гин үү? Хэрэглэхгүй. Яагаад? Би тэгтээ уумаар байдаг. Тэгсэн чи юу? Би ууж исэн. Тэгсэн чи юу? Би ч гэсэн ууж исэн. Тэгсэн чинь Тэгсэн чи аав ээж мөнгө муутай болоо тэгээ би шувуунд дэсэн мөнгө аль болох чадхаараа цуглуулж байгаа ээж төгсөн. Үгүй минь миний мөнхөн. За би тэгээд та хоёрын юуг үзүүлээ.
Яриад байсан нөгөө жимсийг үзүүлээ. Мөн үү? Энэ зөв байна уу? Чацарган мөн үү? Мөн. За. Энэ чацарганы одоо яг энэ шүүсийг ууж үзсэн үү? Би ууж үзчихсэн. Чи үзчихсэн үү? Тийм. За, тэгэхээр ингээд Артын ууж үзчихсэн. Артын ууж ирсэн. За, тэгээ миний дүүнэртэй штэ. Ерөөсөө эрүүл инк байгаарай. С витаминыг сайн хэрэглээрэй. Ямар нэгэн одоо ханиад өвчин битгий хүрээрэй гэд миний үд уус хүнсийн ах эгч нар нь үл битгээ. Дүүтээ өгнө. За энэ юу вэ нүү? Энэ ингэж чацарган жимсний чамнал байна шүү заяа. Энэ болохоор жүүсэн шүү. Миний хүү тэгээд ханиадандаа яг одоо хэрэглээд уугаад идээрэй заяа. Заасуу. Тэгтээ энэ бол им биш шүү дээ. Энийг уун гэдэг чинь им ууж байгаа гэсэн үг биш. Имээ бас уудгаараа уун. Гэхдээ хүн дархлаагаа Имжин юу озныг уугаад байхаар бас тархсанд муу. Яста чи ямар мундаг юм бэ? За гараад уг нь дахиад би юу ямар гараа цохимоор байгаа байхгүй. Тэгтээ чи хүчтэй цохиод намайг өвтгöd байгаа байхгүй хүчтэй болохоор. За ингээд дүүнэртээ эрүүл инхийг хүсэн өрөөе. Тэгээ хоёлаа одоо энэ өөрийнхөө ирсэн энэ хөөрхөн зочин найздаа бас өөрсдийнхөө бас бэлгийг өгнө тийм ээ. За нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Angel Toy тоглоомын дэлгүүр. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Ус хүнс, эрүүл хүнс, аз жаргалын эхлэл. За одоо биш үү? Энэ юу вэ? Машин. Тий, чамд таалагдж байна уу? Таалагдж байна. За болж тээ. Тэгэхээр энэ олон энэ ачааны одоо ажлын машинууд юм шиг байна те чухал том машинууд байна. Энэ бас газ ачаад явж Оо тэгдгийм байна. За газ мас тэгээд ерөөсөө энэ ч одоо янз бүрийн ийм том юмнууд ачдсан юм шиг байна те. Энэ машинуудыг ингээ идраар тоглоод минийхөө тэгээд одоо хамгийн гол нь эрүүлэнх байгаараа гэсэн шүү. Энийг өгж байгаа ах эгч нар нь ойлгосон уу? За тэгээд энэ бас энийг ууж идэх тийм минийхөө яг үнэн Angel Mom, Angel Toy гэдэг ийм дэлгүүрийн ах эгч нар нь өгж байгаа юм шүү. За тэгээд энэ тоглоомыг одоо болон маш олон тоглоомыг ТБД андуудын дэргэд Star Studio-ийн 3 давхарт байгаа тэр дэлгүүр маань хүүхдүүддээ бас зориулж тавьсан бэлээ. За ингээд дүүдээ маш их баярлалаа ирсэн. Тэгээд энэ бэлгээ өгье. За та энэ бэлгээ тавьчихлаа тэг гуруула баяртай энтергээд хэлий та энэ ч одоо тийм биз дээ. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай.